Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засгийн орчин тогтворгүй өндөр хэлбэлцэлтэй байж тодорхойгүй байдал нэмэгдсээр байгаа. Геополитикийн хурцдмал байдал, түүхийн эдийн үнийн хэлбэлцэл, олон улсын санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нь манай улсын эдийн засаг төсвийн орлогод нөлөөлж эхэлсэн. Ийм нөхцөл байдалд засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах ажлуудыг хэрхэн төлөвлөж байгааг гишүүд тодрууллаа. Ядуурлын түвшин бид нар хідээр бууруулсан юм бэ? Малчтын амжиргааг нэмэгдүүлэх энэ бодлого байсан уу? Тэгвэл хідээр нэмэгдсэн гэдэг ийм бодиттой нэг ийм амьдралд хөрсөн дээр буусан төлгөө ярихгүй л одоо инфляц бодиттой байгаа. Энэ дэлхийн нийтийн асуудал тулчаад байна шүү дээ. Бүгд мэдж байгаа. Монгол улсын хамгийн сул тал шатхуунаас 100% хамааралтай байна. Энийг хамаарлаа бууруулахын тулд бид нар алтан ширээ нефть босруулах үйлдвэрийн ажлын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж байна. 3 дугаарт хүнсний хангамжийн асуудал. Энэ гурав ер нь дэлхийн бүх улс орнууд эрчимгүй шатхуун хүнс гэдэг дээр л төвлөрж байна. Инфляцийн түвшинг төсвийн төсөөлөлд тусгасан хэмжээнд барих, иргэдийн худалдан авалтыг сайжруулж, үнийн өсөлтийг тогтоон барих бодиттой ажлууд өнөөдөр шаардлагатай байгааг улсын их хурлын гишүүд онцоллоо. Ялангуяа өргөн эргэлээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахын тулд дотоодын нөөц боломжоо хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ. За инфляцийн цаана хамгийн гол нард иргэдийн асуудал амжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ барааны үнийн өсөлт байна. Шатхуун бах хүнсний ногоо. Хүнсний ногоо толботой нэдлэн төвийн бүсэд ургац алдсан. Ялангуяа төмөс 80% өссөн. Үнд сүр дургамлуудын үн нэлээд өндөр гарч ирсэн. За энийг бол бидний дотоодоос хангах болцоод. Махан дээр ч гэсэн одоо 1-2 жил одоо бүгдээрээ дэсэл даваал гарна. Айл болох зохицуулт хийхгүй төрийн оролцохгүй байгаа зах зээлд нь энэ эрэлт нийлүүлэлт нь нийцүүлчихвэл нэг зохистой хэмжээнд мах ногоо очих болов гэж бодоод байна. За шатхуун дээр бол засгийн газар арга хэмжээ авч байгаа. Гэрээ хэлцээр доктортой хүнээ баталгаа ажиллуулах, нийтүүл тасалбалтыг хангахгүй стратегийн нөөц бүрдүүлэх, сав суулга барих гэдэг ажлууд хийгдэж байна. Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2028-аас 2029 оны төсвийн төсөөлөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 5.8-аас 6% байхаар тусгасан байна. Харин хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 7-аас 5% хүртэл бууруулахаар тусгажээ.